За хуулийн шинжилгээг бол дэмжиж байгаа. Тэгээ надад нэг хэдэн асуулт байна. За нэгдүгээрт ингээд нөхцөлөд нийслэл буюу одоо үндэсний хэмжээнд нэг өөр аймаг сум тэр дундаа одоо яг хөдөөгийн сумдад за нөхцөлөд бол нэлээ өөр байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө орон нутагт буюу сумдад яг эдийн засгийн одоо зах зээлийн зарчмаараа үйл ажиллагаа явуулж чадахгүй юм орон нутгийн өмчөд газрууд байна л да. Гэхдээ зайлшгүй нөгөө иргэдэд нийтэг үйлчлэгээ хүргэх ёстой учраас тэгээ энэ дээр нэг одоо сумдад бол нэг юм нийтлэг үйлчлэгээний газар гэж байгуулаад тэр нь одоо ингээл төрийнхөө мэдээлэлд орон нутгийнхаа захиргааны мэдээлэлд тэгэл энэ нэг л болохгүй байдаг. Тэгэхээр энийг юу нь яаж энэ дээр одоо гол өөрчлөхөөр ингэж шийдэл байгаа болоо. За зүй нь бол аль болох одоо ийм зайлшгүй одоо хэрэгцээтэй үйлчлэгийг буюу одоо сумдад бол ингээ хот юу тогтчлтын ажил байна, зам талбай, халаалт, цэвэр бохир ус одоо дамжуулах, уурын зуух гэдэг энэ одоо дэд үтцүүтэй холбоотой зүйлийг хувийн хвшил рүү одоо шилжүүлэх энэ зарчмыг одоо илүү баримтлуул зөв бахаа гэж бодож. Өөрөөр хэлбэл тийм нэгдсэн удирдлагаар арга зүгээр ийм бодлогоор хангаж өгөхгүй бол сум болгонд нэг юм өөр. Тэгээд тэр нь одоо орон нутгийн өмч учраас энэ дээр нь одоо янз бүрийн ашиглал гарах ийм эрсдэл бол маш өндөртэй. Юу нэг ийм зүйлүүд зөндөө гарч. Тэгээд одоо энэ орон нутгийн өмчийн одоо компани мэдлийн трактор техник хэрэгслийг одоо хувийнхаа хадлан тэжээл одоо тариалгад ашигладаг энэ хууль хяналтын байгууллагаар тогтоогддог. Тэгээд ийм орон нутгад бол ийм асуудлууд бас нэлээд байгаа. Төрийн өмч компанитай гэсэн байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас энийг одоо зэгцлэх гэж ингэж зорж байгаа. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл нь энэ одоо орон нутаг цаашдаа бол малын тэжээл тариалах, малын үржүүлэх технологийн ажил, мал эмнэлгийн ажил, за энэ одоо халаалт дулаантай холбоотой гэдэг энэ ажлуудыг нэгдүгээр төрөөс дэд үтцээр дэмжиж, хоёрдугаарт нь одоо түрээсийн техникээр, гуравт нь юм хөнгөлтэй зээлийн бодлогоор ингээд цогцоор нь дэмжүүл түр яг энээс ангижрах бодлого болох юм. Тэгэхээр энэ нэг орон нутгийн өмчөд компани бүтээмж ил тод байдал засаглалыг сайжруулах одоо холбоотой зүйл учраас энийг ийм нэг орон нутагт нь зах зээлийн зарчмаар нь явуулах. Гэхдээ төр ингээд тодорхой дэмжлэг нь тодорхой ийм зүйлээр бид нар дэмжинэ. Энийг харин одоо хувийн хвшил ингэж авч явна гэхгүй бол аж ахуйн тооцоо дээр орон нутгийн өмчөд компани ажиллана гэхээр яг бодит байдал дээр бол ерөөсөй болохгүй багтах. Тэгэхээр энийг сайжруулах талаар хууль дээр юу нь яаж зохицуулахар тусгасан байгаа бол цаашд анхаарах зүйлийн талаар ямар бодлого байгаа болоо гэдгийг л асууя. За ажлын хэсгийн 4-р микрофон энэ дэр. За гишүүний асуултанд хариулъя. Даавны Мөсийн үйл зүйн сургуулийн багш. За хуулийн төсөл дээр хоёр үндсэн агуулга явж байгаа. Нэгдүгээрт нийтийн үйлчилгээний үүрэг гэдэг агуулга дотор адилхан орон нутагт одоо эрүүл мэнд, боловсрол, зам тээвэрч гэдэг юм уу ийм салбарууд дээр бол нэгжийн хуулийнхаа чиглүүрийн дагуу компани байгуулад явж болно. За тэгээ компани байгуулахдаа иргэдийн төлөөлөгчдийн урал нь ерөөхдөө шийдэхээр энэ хүрээнд яг хувийн хвшил хийх боломжтой ийм зүйлүүд одоо байх юм бол тэрэнд нийцж байгаа хэсэг тэр өмчийн бодлоготойгоо үндслүүдэд тодорхой болгоод оруулахаар өөрөөр хэлэх юм бол орон нутагт хувийн хвшил хийх боломжтой зүйлүүд байх юм бол орон нутгийн өмчит компани байгуулахгүй хувийн хвшил хийх боломжтой зүйлүүд дээр хувийн хвшилт нь ягаад одоо байгаанууд нь өөрөө хувийн хвшил чилжих боломжтой бол тэр нь тухайн эрдэнэ төлөөлөгчийн хуулийн өмчийн бодлогоор ингээд нээлттэй явах байдлаар зохицуулсан байна. За Бадамсрын гишүүн тодруулж асууя. Так нэг ийм би бол их хариулт хангалтгүй байна л гэж үзэж байгаа. Энэ төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар яг энэ орон нутгийн иргэдийн урлуудад ингээд мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгдөг, үр ашигын тооцдог. Тэг яг за энэ үйлчлэгэн дээр нь ингээд энэ зөв юм байна. За энэ үйлчлэгэн дээр нь энэ нь одоо үнэхээр гарцаагүй юм байна. Гэх мэтээр ийм судалгаа одоо анализ хийсэн зүйлүүд ер нь байдаг болов. Яг энийг улс орны хэмжээнд бүхэлд нь 330 сум одоо 21 аймаг
нийслэлийн дүүргүүд дээр яг юу гэж үзэж байгаа юм бол би бол төрийн өмчийн бодлого зүйн газрыг бараг одоо яамнаас том ийм одоо байгууллага гэж ойлгодог. Тэгээ ингэхгүй бол яг үндэ ингээд одоо тийм нэг учраа олохгүй байдалтай л орон нутагт бол байгаад байгаа нь бол үнэн шүү. Тэгээ асар их энэ дээр одоо өмч хөрөнгийн алдаа зөрчил гардаг. Одоо нийслэлийн дүүргүүд дээр ч гэсэн адилхан. Тэгэд яг одоо За ерөнхий сайд хариулъя. Яг орон нутагт энэ төрийн өмчийн компани энэ орон нутгийн өмчт үйлдвэрийн газар аж ахуйн тооцоод газруудыг чинь ингээд иргэдийн хурал нь өөрөө шийдээл ингээд өдөр их тусам тоо нэмэгдээд байна л да. Тийм учраас энэ хууль батлагдсанараа уул уурхай салбарт хэрэг үйл ажиллагаа явуулах гэж байгаа орон нутгийн өмчт компани байх юм бол энэ газрын эвлийн баялаг гэдэг утгаараа их хурлаас зөвшөөрөл авах. Бусад одоо тэр нийтлэг үйлчилгээний үйл ажиллагаа явуулах гэж байгаа компаниудыг бол тэр орон нутагт нэг компани байгуулах эрхийг нь өөрсдөд нөгөөд ингэ явна. Тэгвэл тэр салбарын асуудал дээр бол заавал салбарынхаа сайднараас одоо тэр чиглэлийн үйл ажиллагаа явуулах дээр зөвшөөрөл авах гэдэг ингэ нэлийн хатуу шаардлагуудыг бол тавьж өгж байна. Таны хэлснээр зарим үйлчлэгээ бол хувийн хвшилд одоо шилжүүлэх нь бүр нээлттэй. Одоо та бидний батлахын бизнес эрхчлөөний хуулиар ч гэсэн энийг бүгдийг нээж байна. Тэгээ зарим чиг үүргээ хувийн хвшил шууд шилжүүлж болно. За хуулийн төсөл болон байнгын орон санал дүгнэлттэй холбогдуулж гишүүд асуулт асууж хариулт өгж дуусна.